За та нарт энэ канистер фильтрийн талаар жоохон мэдээлэл өгье гэж бодлоо. Энэ бол одоо аквариумны гадна байрладаг фильтр байгаа. Энэ нь бол одоо чинь 3 давхар дотор. Ер нь бол янз янз байгаа. 4 давхар, 2 давхар. Энэс жижиг хэмж байгаа. Энэ фильтрийн нэг давуу тал гэх юм бол ус шүүх багтаамж чадвар нь бол маш өндөр байдаг. За одоо нэг шинэ аквариумд тавих гэж одоо цэвэрлэх гээд тэг ингээ та нарт бас яаж цэвэрлэх дотор нь ямар одоо шүл парлон фильтр юу синтфон одоо юу гэдэг юу их хэвээр гэдэг үзлээ. За энэ бол тагна. Энэ дээр нэг нөх байгаа. Энэ дараа нь фильтр залгаад ажилуулахдаа ус нэмээд дотор нь ус байхгүй. Тэгээ нөө ажилуулах эхлэхэд за фильтр цэвэрлэхдээ бол шууд одоо карантины усад угааж болохгүй. Тэгэх юм бол фильтр дээр одоо үүссэн ашигтай бактериудыг алчдаг. Тэгэхээр фильтрээ цэвэрлэхдээ одоо юм төмпөнд аквариумныхаа хуучин уснасаа хийж аваад тэгээд энэ усандаа энэ фильтрүүдээ цэвэрлэх хэрэгтэй. Фильтр цэвэрлэхдээ бол одоо цэвэрлэгийн савн маун энэ тийм юм бол хэрэглэж болохгүй. За энэ фильтрүүд бол 3 төрөл байдаг. Одоо физик юм уу та усан дах том ширхэг одоо хоолны үлдэгдэл загсны одоо ялгац зэрэг тийм юмнуудыг шүтж идэг. Тэр нь бол энэ синтфон парлонод ашиглаж шүтж байгаа. Хоёр дахь нь бол химийн шүлтэр. Тэр нь бол одоо нүүрс гэдэг байдаг. Гурав дахь нь бол биофильтр. Биофильтр нь болохоор одоо энэ бол жишээ нь дотроо юм жижиг парлонтой энд нь одоо бактери үржиж идэг. Тэгээд тэр бактери нь одоо нитрит, нитрат, аммониум эдрийг хуургаад загсанд хоргоод төрөлд хуургаад тэгээд бактери ашигладаг болохоор биофильтр гэж байна. За тэгээд одоо энэ парлонуудаа зүгээр хийж авсан аквариумны хууч авсандаа зүгээр базаад хитэд базаад нэлээд амар хар юм гарч байгаа. Тэгэл цэвэрлж чинь. Фильтрээ одоо хит хоноо цэвэрлж явах уу гэдэг бол одоо мэдээж загсны их загс байх юм бол одоо ойрхон цэвэрлэнэ. Бас загсны төрлөөс шалтгаална. Жишээ нь алтан загас гэдэг. Алтан загас юм уу одоо астронавтус тэр том загас байх юм бол ойрхон цэвэрлэх шаардлагатай болно. Жижигэн тетраметр бол юм ихэд гарцангуу гайгүй. Тэгээ бас хэр их хооллохоос ажилтдаг байна. За эдрэг ингээд буцчих. Бас нэг хэлхий гэж бодсон зүйл бол энэ фильтр бол одоо дээрээсээ
эхэлж усаа оруулаад доошоо энэ парлонын давхаргуудаараа усаа явуулаад шүүгээд тэгээд энэ нүхээр буцаас оруулаа гараад байгаа. Тэгэхээр зэрэг ийм том ширхэгтэй синтефон парлоны хамгийн дээд давхарт нь байрлуулах хэрэгтэй. Яг тэгэхээр мэдээж хамгийн том юмнуудын ийм том нүхтэнүүд нь шүүгээд авчна. Тэгээд арай жижигхэн нүхтэй одоо энэ бол одоо ийм зөвлөгөн арай ийм том ширхэгтэй байгаа. Том зайтай. Энэ бол арай нягт. Тэгэхээр арай нарийн ширхэгтэй хогоодын шүүн гэсэн үг. Тэгэхээр эхлээд хамгийн том ширхэгтэйгээ хамгийн дээд давхарт нь тэгээд арай багш ширхэгтэйг нь 2 дахь дээрээс 2 дахь давхарт нь хийлээ. Тэгээд энэ парлон синтефонууд бол зүгээр тийм том биетүүдийн шүүхээс гадна бас дээр нь бактериуд үрждэг. Тэд нь бол одоо биофильтр болно гэсэн. Тэгээд хамгийн доор нь одоо энэ ийм цагаан бас юунууд байт юм аа. Ийм шаазан юм шиг. Дундаа нүхтэй. Тэр юм уу одоо эднэр одоо бактери үүрэлдэг. Үржих зориулттай. Энийг бол хамгийн доор нь хийж байгаа. Яагаад хамгийн доор нь хийж байна гэхээр эдний гол ажил зарчим нь бол одоо талбай маш ихтэй байдаг. Тэн дээр нь бактери одоо маш их хэмжээгээр наалдаад одоо үржинэ гэсэн. Энийг одоо хамгийн түрүүнд нь хийчих юм бол одоо хамгийн тэр хогтой ус нь ороод энэ жижигэн нүхнүүдийн бүгэлждэг. Тэгээ талбайд багасаад бактери нь одоо илүү цөөн тооны бага хэмжээний бактери агуулгах чадвартай болоод усны шүүх чадвар одоо муудна гэсэн. Тэгэхээр энэ хамгийн доор. Усаа фильтр зэрлэгтэй мэдээж энэ доторхын ус, асгаал шинэ ус хэрэгтэй. Зүгээр аквариумнаас бас усаа дөрвч болно. Химийн цэвэрлэгэд нь одоо нүүрс тэрийг бол энэ фильтрний аваар ашиглах гэх юм бол бас дундлын юм бичиж болно. Хамгийн эхлээд энэ том ногоон шүүгдээд хамгийн доор нь бас байж болно л та. Эхлээд нь синтефон тэгээд био фильтр юм уусгол химийн нүүрс тэр хоёрын байр нь бол солигдож болох байх гэж бодож байна. Хамгийн доор нь био байчлаа. Дараа нь нарийн ширхэгтэй синтефонтэй давхрын хэлээ. Тэгээд дээр нь том ширхэгтэй парлана хэлээ. Тэгээд энэ фильтрийн дотор бол бактери тэр зөндөө өрцөн мэт болохоор сайн хэлсэн. Шууд карантины устай дугаачлахгүй. Цэвэрлж бол зүгээр дээр нь одоо шүүгдсэн янз бүрийн юу ил цэвэрлж байгаа. Бактерийг алж болохгүй гэх юм бол бактерийг алчих юм бол одоо нэг аквариум циклт нь гэж ярьдаг. Тэр цикл бүр эхнээсээ